Юун молоц. Анан байна. Жүжигчин. Камертай явж байгаа шам. Хөтлөгч болд байна. Хулан гэдэг би контент бүтээгч. Прожект зэрэг ингэж байна уу? Аа яг үгүй. Гартаа нэг юм гар утас ч юм уу барьж атгаж явахгүй бол эвгүй өргөд идэг болсон юм шүү дээ. Одоо бүр сурцсан. Ерөөсө биенээсээ салгаж ойлгох боломжгүй бүх ажил маань гар утсан дээр маань явагддаг. Тэр бол хувийн нууц, хувийн өмч, хувийн бүх зүйл байгаа учраас би л гэж хэлэндээ гар утсаа. Манай ээж маань хөөх яста нэг тухайн үед одоо ингэ бодоод цалингийн зээлмэл аваад хэвээр амар юм болол тэр үеийн 33 чи одоо нэг мөнгөөр бол нэг 200 орчим мянган төгрөг байсан санагдчих. Тэгэхэд л сургалтын төлбөр 200 мянга байсан шүү дээ. Миний анхны утас бол их сонь шүү дээ. Нэг юм гэрээсээ солиолдог утас гэсэн. Ээж надад өөрийнхөө барьж исэн хуучин утсыг дамжуулж өвлүүлж өгөөд авч өвтөлж унтчихсан айгуу сайн тий. Анх харж байгаа мэдрэл стойл. Яа тэр үнэртэж үзээд ямар гоё цоошл уц. Гэрээсээ нэг 50 м олчих тэгээ шуугаад явчихна. Хүн амьтан залхахлаар хүний ажил ярихлаар хоноготой. Байна. Онон байна гэхээр нэг юм асуу. Салаата эргээ залхах гэдэг салаата тэр. Манай ээж аавтай ярихлаар над руу бас давар шүү дээ. Хамаг юмаа тавиад ээж минь. Тэгэхээр би тэр 33 миний ээж одоо хичнээн сарынхаа цалинг нийлүүлээд авч өгч ирсэн юм байна да гэж би тухайн үед бодож ирсэн учраас маш тийм нандинаж яста жинхэнэ баг өөртөө дундах жишээ нь яриад л яста их тийм нандинаж хайрлаж ирсэн санагдаж байна. Одоо ингээ бодоод тахтал манай ээж ойролцоор тийм 50 мянган төгрөгийн цалин байлаа авдаг гэсэн. Тэгэхээр 3-4 сарынхаа цалингаар авч игжсэн утсыг хүн 28 хоногийн дараа хаяад манай аав амар зэмлэж илээ чи ястаа нэг арай л зодаагүй. Гэхдээ яг нэг анхны нэг одоо ориг гар утаснууд шүү дээ. Юу гэж хэлдэг юм бэ дэж. Тэрийг анх авсан хүмүүс ингээд нэг тийм тэрүүгээр их цааж хүнтэй ирдэг гэсэн шүү дээ. Мессежээр танилцаар агаад би биэндээ таалагдаад дурлаж муралдаг байсан. Энэ ч янзын охин нөгөө царайгч хараагүй байж тэгэл мессеж бичээд фүү өстө хичнээн одоо баг 2-3 сар хүртэл ингээ бүр сүултээ дотносоо бүр амар болчихоо. Тэгээ мэдээж тэр чи 3 сарын дараа хэвээр нөгөө гитүр уурт юм хантаан дээр уулзсан юм болцыг уулзч байна. Амар бодсноос өөр охин байгаад мүү гэжсэн тохиолдлууд байдаг. Бага хахад бол ингээд өглөө уцаа асаана гэдэг маш догтлолтой гоё ингээд өглөөний гоё хэсэг маань байдаг гэсэн. Манай ихнэр нэг шинэ утас авахгүй юу? Тэр үедээ шинэ Nokia-ны нэг тавчлууртай. Ихнэрээ цэг үзэж байгаа бодоод би энэ чинь авлаа гэдэг миний хоолойг бодож байсан шүү дээ. Араас таксиг дондор. Тиймд үнэтэй зэнтэй идсэн байж дээ тэр утас гэдэг чинь те. Уцаа алдах ч бас хогийн мэдрэмж шүү дээ. Лизингээр авчаад тэр уцаа хайчаад дараа нь ингээд хайцсан уцны ингээд лизэн төлөх жоохоо эвгүй те. Уц нь байхгүй байгаа тэгсэр нэг мөнгө нь ихэвдээд. Би имэдэ мессеж чихийг зааж өгсөн. Латин үсэг мэдэхгүй байгаа шүү дээ тэр хүн чинь. Тэнгүүд би латин үсгийг нь бичээд хойно нь кириллээр энэ бол А, энэ бол Б, энэ бол В юм аа гэж бичиж өгөөд ганцаараа үдсээр агаад мессеж өчтдөг болсон шүү дээ. Тэгээд ингээд хаяа миний охин юу хийж байна? Тэ сайхан амарч байна уу гэд мессеж өчтдөг байсан. Тэр нь айгүй хөөрхөн. Одоо ч гэсэн ингээд над руу ээж маань, нөхөр маань ингээд мессеж өчгөөр тэр надад айгүй гоё дурсамжтай бөгөөд юм нандин гоё санагддаг. Зүгээр нэг чат биш, мессеж гэхээр гоё санагдаад идэв. Тэгээ 9 жилийн дараа манай ихнэр хоёр дахь хүүхэд гаргадаг байхгүй. Тэгэхэд өмнө говьт явж ирсэн, тоглолтоор явж ирсэн. Тэгэхэд надад мессеж ирдэг байхгүй. Тэр их гоё надад. Хүү анх 400 хэдэн грамм хүүхдтэй боллоо гэдэг мессеж надад гар утсаар ирсэн хамгийн гоё мэдээлүүдийн нэг нь бол тэр. Одоо би чи 3 хүүхэдтэй эхний нэг хүүхэдтэй гарахад мэдээж хүмүүс чи нөгөө нэг аа болсноо мэдрэл амар баярлдаг штэ. Тэгээ тэрийг нөгөө аавтайгаа хуваалцах гал манай би ч доороо нэг эргэтэй дүүтэй. Тэгээ бид гурийн хоол аяга адилхан байхгүй гэснээр би амар юм бат. Би охинтой бол аа боллоо байна уу гэдэг. Аава би охинтой боллоо гэдэгс чи манай эргэтэй аавтай ярих уу гэж бодох. Тэгээ яг тэр гоё эмоцсон унчаад тэгс чи аав доцогс чи байна уу гэдэгс чи за хүү охинтой боллоо гэдэг. Эхний амар гоё реакцэн авч нөгөө эргэтэй дүүгийн хоолн дээр унцдаг. Би яг аавтай гоё тэр хуваалцыг яваад тэгс дараа нь аавтай ярих уу гэдэг нэг юм
алгуулчих жоохгүй нэг гоё reaction. Одоо л яг дүрс хараад амар ярих байх л та. Ваа энэ хартаа гэдэг нэг. За ээжийнхээ ажлын гадаа нь хүрээд ирсэн. Тэгээд сая гараад иргээ дуудсан. Ажил дээрээ байгаа. Тэгээд ажлынхаа дундуур газ гараад ирээгээ дуудчихлаа. Тэгээд ээжтэй утсын нас авцсан. Ямар ч төсөөлөхгүй байгаа. Тэгээд юу болох нь яах вэ? Манай ээж жоохон нэлээд даруухан шүү. Тэгээд утсыг нь шинчилж, сольж өгч вэ гэж бяцхан өөрөө өөртөө амлалт өгсөн байгаа. Тэгээд тэр амлалт өнөөдрөөс яг одооноос эхэлсэн. За яагаачгүй санаа зовцсон уу? Зүгээр юм бэлэг өгөх гээд Тара. Утас бэлэглэе. Та нөгөө надаа хамгийн анх утас муц авч өгч, дандаа л надаа утас авдаг. Би танд утас авч өгч үзээгүй тэгээд. Яа нэ шившин юм уу? Шившин. Samsung ста хэрэглэхэд аягүй амар утас шүү дээ. Одоо цаад чи гэртээ очсон нөгөө утсаа ингээ асаагаад ихнээс хамаг нөгөө сим карта хийж мэйгээ доторх утсан юу юм танилцаад аппуудаа татаад байж байгаа баг. Хитэг камер тийм. Айл болгонд нэг бичгтэйг хууль байдаг юм те. Шинэ утсыг эхнэр заавал авдаг байхгүй. Эхнэрийн утсыг нөхөр нь авдаг байхгүй. Аавын утсыг дараагийн хүүхэд нь авдаг. Тэгээд тэрнийхээ утсыг дараагийн дүү нь авдаг байхгүй. Нөхөө, сандраа. За, аавны чамд энэ утс гэж байна. Цааш. Нэрээ. Нэрээ. Гайна. За баяр хүргэе. Баяр хүргэж явах юунд баяр хүргэхтэй тий? Уцтай болсон баяр хүргэж байгаа тий? Шинэ уцтай болсон. Хүүхдийн баярлж байгаа харц гэдэг бол яа. Тэгэхээр гоё шүү. Гоё юм нэг тийм гоё мэдрэмж авдаг байхгүй. Тэр мэдрэмжийг хэлж мэдэхгүй байна. Хоёр цаа шинхэн энэ брэнд утсыг бол аавдаа яг бэлэглээд аа маань бол гоё баярлаад хэл баярлах баг. Камертай явж байгаа шам. За гутлаад хэлчихье. За юу байна аа? За гуртгдгээр хэлээ. Өсөр төрсөн байна. Сайн. Аавдаа гоё гар утсан бэлгэлэхээр ирсэн байгаа. Цэц. Оо юу сайн. За баярлалаа. Яа. За зүгээр суучих. Таны утас мус жоохон яарсан байсан нүгөө. Видео кол бол хэлээд сожигт өгчгөл байгаа хэвчээ та юу. Яг аавдаа гэж байгаа юм гэхэлэр миний аав бол яг хамгийн их видео кол хийдэг юм баг. За тэгээ. За задлаад үсчихэл та хоёлаа. За баярлалаа. За. Йоо. За баярлалаа. Аста хүмүүс яах гэсэн гэхээс илүү улам аав ээжтэйгээ энэ технологийн дэвшлиг ашиглаад тэр дууд үрсний гайхамшигыг мэдрээл аав ээжтэйгээ холбогдох тэр юмыг л бэлэглүүл зүгээр юм байна даа. Би энэ гар утас бэлэглэл аавдаа бэлэглэх басна маш их баяртай байгаа. Хайртай дотны хүмүүстээ өгөх хамгийн гоё бэлэгч нь одоо цаг үед бол технологи юм байлаа шүү дээ. Зарим ганц албан ёсны нэртэйгээр Samsung Galaxy A73 зөвхөн PC Mall